Монгол Улсын засгийн газар их хөгөгдөл, хэмэл оюуны үндэсний стратеги баталсан. Гэхдээ стратегтэй байх нь нэг хэрэг. Харин үнийг хэрэгжүүлэх нь бас өөр нэг хэрэг болов уу гэж харж байна. Тэгэлгүй яах вэ? Тэгвэл үүнийг бодиттой ажил хэрэг болгож урагшлуулахад бид юунд гол анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй гэж та харж байна вэ? Дотоодын болон гадны хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг нь бүрдүүлэхийн тулд хэмэл оюуны тухай хуультай байх нь нэн чухал. Тэд засгийн газар эрх ашигыг нь хамгаална гэдэгт итгэж байгаа тохиолдолд энд ирж хөрөнгө оруулалт хийн шүү дээ, тийм биз? Үүний зэрэгцээ тухайн улсын дотоодын чадварыг бий болгоход хэмэл оюуны тухай хууль тун чухал үүрэгтэй. Дотоодын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаанд хэмэл оюуны хэрэглээг нэвтрүүлэх шаардлага үүсгээс гадна тухайн улсын иргэд энэ чиглэлд чадахуйч хөшүүргийг бүрдүүлнэ. Гэхдээ мэдээж таны хэлсэнчлэн энэ бол урт хугацааны хөтөлбөр. Хэдийн хугацаанд хэрэгжих вэ гэдгийг хэлж мэдэхгүй ч магадгүй ирэх 3-аас 10 жилийн хугацаанд үргэлжлэх байх. Харин яг одоогийн хамгийн чухал зүйл бол Монголд хэдийнэ тогтсон уламжлалт салбаруудад хэмэл оюуныг эрхэн ашиглаж болох талаар суралцаж, туршлага хуримтлуулж эхлэх явдал юм. Жишээлбэл оюутлахаа уурхад очихдоо хэмэл оюунд суурилсан урьдчилан таамаглах аналитикийн бодит хэрэглээг харсан. Тус технологи нь ялангуяа хөдөлгөөнд тоногдох хөрөмжүүдийн ашиглалт, эвдрэл саатлыг урьдчилан таамаглаж, засвар үйлчилгээний зардлыг бууруулах чиглэж байна. Америкт намхан модны жимс гэж ярьдаг да нэг их хичээхгүй шийдэх боломжийн тод жишээ гэсэн үг. Мэдээж хэрэг энэ нь зөвхөн ашигт малтан бол уул уурхайн салбараар хязгаарлагдахгүй. Эрчим хүчний менежмент, санхүүгийн салбарт ч хамаатай. Хамгийн чухал нь байгууллагууд хэмэл оюуныг туршиж эхэлж, бодит үр дүнтэй хэрэглээг бий болгох хэрэгтэй. Тэдгээр амжилттай туршлагууд нь эргээд бусдыгаа чиглүүлэх гэрэлт самхаг болж, эжин шийдлүүдийг бусад байгууллага нэвтрүүлэхэд дэм болно. Таны хэлсэнчлэн хэмэл оюун нь тодорхой ажлын байруудыг орлож, цаашлаад эдийн засгийн шинэ боломжуудыг бий болгоно. Монгол Улсын боловсролын систем, хөтөлбөрийн зах зээл дараагийн 5-аас 10 жилд гарах өөрчлөлтөнд хэрхэн бэлтгэх хэрэгтэй вэ? Тун оновчтой асуулаа. Дэлхийд даяар хүмүүс хэмэл оюунд тэдний ажлын байрыг булаах вэ гэдэг айдастай байна. Ялангуяа Америк нэгдсэн улсад хэмэл оюуныг бүтэн цагийн ажилтны оронтойг цөөлөх хэрэгцэл мэтээр харж буй хандлага газар авч байгаа нь эрүүл үзэгдэл биш гэж бодож байна. Мэдээж байгууллагууд илүү өндөр бүтээмж, бага зардал эрэлхийлж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ бид үүнээс давж сэтгэх хэрэгтэй. Зөвхөн зардал бууруулах ус, шинэ үнцэнд бүтээх, бүр цоошин бизнесүүдийг бий болгох боломжийг эрэлхийлэх ёстой юм. Ингийн тулд боловсролын салбарыг хийх ёстой зүйл бол засгийн газрын зөв чиглэл. Бодлогын дэмжлэгтэйгээр хүүхдүүдийг бага ангиас нэхлэн хэмэл оюун, өгөгдлийн талаарх мэдлэгтэй болгох явдал юм. Инглигээд бүгдээрээ программист болно гэсэн үг биш. Учир нь программист хүртэл хэмэл оюунаар орлогдох боломжтой ажил мэргэжил шүү дээ. Харин бага наснаас нэхлэн залуу үеийг хэмэл оюуныг зөвхөн ашиглахаас гадна шүүмжтэй зэгнэж, хэрхэн хөгжүүлэх, ямар чиглэлд ашиглахыг ойлгодог болгох шаардлагатай. Эцсийн эцэст хэмэл оюуны хөгжил бүх талаараа төгс асуудалгүй яваа зүйл огтоосоо биш. Мэдээж гол анхаарах зүйл бол хэмэл оюуны hallucination буюу буруу мэдээллийг үнэн мэтээр гаргаж төөрөгдүүлэх эрсдэл юм. Тиймээс хүүхдүүдийг багаас нь мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг сэтгэлгээтэй болгож төлөвшүүлэх хэрэгтэй. Үүний дараа энэхүү суур ойлголт дээр тулгуурлан дижитал болон хэмэл оюуны боловсролтой технологиг ойлгож ашигладаг төдийгүй түүний хөгжилд нөлөөлөх чадвартай иргэдийг бий болгох ёстой. Тийм иргэдэл ирээдүйд төр хувийн хвшилтэд хамтран хэмэл оюуны хөгжлийн чиглэлийг тодорхойлоход оролцох юм. Үүнээс гадна ажлын байрны шинэ загварыг бий болгох асуудал нэн чухал. Зөвхөн залуу үеийг илтгүй, бүх насныхантай хамтран ажиллах шаардлагатай. Мөн компаниудын хүний нөөцийн удирдлагууд, бодлого боловсруулагчтай хамтран ирээдүйн ажлын байр ямар байх талаар тодорхой ойлголт, загвар боловсруулах хэрэгтэй. Хэмэл оюунд бэлтгэгдсэн, хэмэл оюуныг ажилдаа үр дүндээ ашигладаг, мөн хэмэл оюунаар чадахцсан ирээдүйн ажлын байр ямар байх вэ гэдгийг хамтдаа тодорхойлох шаардлагатай байна. Үүнийг бид харилцан ашигтай буюу симбиотик оюун ухаан гэж нэрийддэг. Өөрөөр хэлбэл, хүний төрлөх чадварууд болох алсын хараа, бүтээлч сэтгэлгээ, урам зориг, эмпати, зөвлөн чиглүүлэх ур чадвар нь хэмэл оюуны хурдан боловсруулалт, дүн шинжилгээ, шийдвэр дэмжих чадвартай нэгдхийг хэлнэ. Ингэснээр хүн хэмэл оюунтай өрсөлдөх бус, харин түүний ажиллагааг хянаж, үнэлж, зөв чиглүүлэн удирдах түвшний үүрэг гүйцэтгэнэ. Ийм хамтын ажиллагаа нь бүтээмжийг эрс нэмэгдүүлдэг. Харин хүний хэмэл оюунтай өрсөлдүүлэх нь буруу. Учир нь хэмэл оюуны давуу талтай талбарт хүн өрсөлдөж ялна гэдэг хүндрэлтэй юм. Тиймээс хүн ба хэмэл оюуныг харилцан биенээ нөхөх байдлаар хамтран ажиллуулах тогтолцоо хэрэгтэй байна. Сингапур, Эстон зэрэг орон дижитал шилжилтийн бодлогоор манлайлал үзүүлж байна. Монгол улс эдгээр орноос хамгийн түрүүнд ямар сургамж авах ёстой вэ? Мөн ямар алдаанаас зайлсхийх хэрэгтэй вэ?
Yeah. Look, some countries that do really well Юугэж амжилтаа хэрэгжүүлж буй орнуудын нийтлэг онцлог нь хүний эрх, нэр төр, бие даасан сонголтыг хамгаалсан зохицуултын орчныг бүрдүүлсэн байдаг. Үндсэндээ хүнийг технологийн объект ус, харин төвд нь байлгаж, хиймэл оюуныг хүний сайн сайхны төлөө ажилуулах зарчмыг баримталдаг. Сингапур зэрэг орн хүний эрхийг хамгаалахын зэрэгцээ бизнес эрхлэхэд ээлтэй орчныг бүрдүүлж чадсан. Эдгээр зорилго хоорондоо зөрчилддөггүй. Тиймээс бизнесүүдэд шин шийдлүүдийг дуршиж үзэх, сэндбоксын орчин бүрдүүлэх, алдаж онох, суралцах боломжийг олгох хэрэгтэй. Мөн хиймэл оюун суурилсан бизнесүүдийг эхлүүлэхэд хэлбэр байх ёстой. Өнөөгийн хиймэл оюуны агентуудын эдийн засаг хөгжихийн хэрээр нэг эсвэл цөөн ажилтнтай ч мянган хиймэл оюуны агент ашиглан үйл ажиллагаа явуулдаг олон компани төрөн гарах болно. Энэ үйл явц аюулгүй адил зохицуултын хүрээнд явагдах ёстой. Гэхдээ хамгийн түрүүнд ийм боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Бид бизнес эрхлэгчдэд шин санаа, шийдлээ дуршиж хэрэгжүүлэх боломж олгох хэрэгтэй. Учир нь бизнес эрхлэгчдэд дуршилт хийх боломж олгож байж л нийгмийн бүтээмж, чинээлэг байдлыг дараагийн түвшинд хүргэж чадна. Болцсошгүй эрсдлээс болгоомжилж, шинэ бизнесүүдийг эхнээс нь хааж боомлж болохгүй. Үүний зэрэгцээ хүний нэр төр, үндсэн эрхийг хамгаалахад үргэлж санар сэрэмжтэй хандах ёстой. Өөрөөр хэлбэл зөв зохицуулалт болон инновац дээлтэй орчин зэрэгцэн орших учиртай юм. Хоёулаа дид бүтцийн асуудал руу оръё. Монгол улс хүйтэн цаг ууртай, эрчим хүчний арвин нөөцтэй, өргөн удам газар нутагтай. Эдгээр нь дата төв байгуулахад таатай нөхцөл гэж үздэг. Тэгвэл яагаад өнөө хүртэл Монголд хэмэл оюуны дид бүтцийн томоохон хөрөнгө оруулалтын давалгаа хараахан бий болоогүй байна вэ? Бидний юу хойш татаж байгаа бол? Үннийг хэлэхэд дэлхийн нийт Монголыг илүү сайн таньж мэдэх хэрэгтэй байна. Миний бодлоор олон хүн Монголын талаар тодорхой бүрэн ойлголтгүй байдаг. Тэд энэ улсын асар их боломж нөөц баялаг, давуу талуудын талаар төдийлөн сайн мэддэггүй. Гэтэл Монгол улс асар их байгалийн баялаг, эрчим хүчний нөөц, өргөн уудам газар нутаг зэрэг томоохон давуу талуудтай. Таны дурдсанчлан уур амьсгалч гэсэн үүний нэгэ хэсэг юм. Мөн бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй. Залуу хүн амтай нь нэг том давуу тал юм. Дараа нь гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй нөхцөл бүхий хөрөнгө оруулалтын Монгол дахь боломжуудыг санал болгох хэрэгтэй. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагчид дата төвүүдэд байгуулах шин зах зээлүүдийг эрэлхийлж байна. Яагаад гэж вэ? Учир нь тооцооллын хүчин чадал. Дата төвүүдэд зөвхөн нэг улсад төвлөрүүлэх нь эрсдэлтэй юм. Тиймээс илүү уян хатан доктортой байхын тулд хөрөнгө оруулагчид байршлаа төрөлжүүлэхийг эрмэлзэж байна. Ойрхот орнод болж үйл явдлуудаас ч үүнийг харж болно. Би ойрхот орнод нэлээ их ажилладаг. Тэнд бизнес эрхэлдэг, санаачлагтай миний эрхэмлдэг олон найз бий. Хэрэг дата төвлөрсөн аль нэг зах зээлд мөргөлдөөн үүсэж, цэргийн эрсдэл, пуужингийн халдлага, эсвэл кибер аюулгүй байдлын асуудал гарвал ачаал болон өгөгдлийг нэг бүсээс нөгөө бүс рүү шилжүүлэх уян хатан, найдвартай боломж шаардлагатай болно. Хэлгэд амарч хэрэгжүүлэхэд хэцүү. Учир нь улс орнууд дижитал тусгаар тогтнолоо хадгалахыг хүсдэг. Тиймээс Монгол улс эдгээр улсад дата төлөөлөгчийн газраа байгуулах боломжийг санал болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эдгээр дата төвийн хэсгийг Арабын нэгдсэн Эмират улс, Америк нэгдсэн улс, Европ, эсвэл Хятадын гэдэг ч юм уу дижитал тусгаар тогтнолын орон зайг үзэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Ийм төрлийн саналуудыг боловсруулж, дата төвийн компаниуд болон гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулах хэрэгтэй. Ингэхдээ Монгол улс ашиглаж болох олон давуу талтай ба танаа өгдөл хэрэглэгчдийг аюулгүй хамгаалж чадна гэдгийг бизнесүүдэд харуулах нь чухал юм. Эцсийн дүндээ эдгээр бизнесийн хамгийн түрүүнд илэрхийлдэг зүйл бол өгдлийн аюулгүй болоод найдвартай байдал юм. Мэдээж хямд эрчим хүч мөн үүний нэг хэсэг. Мөн өгдөл, дижитал технологийн ойлголттой хүн амтай байх нь чухал. Гол нь санал нөхцөлөө ээж бүрэн зохицоор нь боловсруулах хэрэгтэй. So my last question goes to based on your experience. Олон улсын байгууллага, компаниудтай хамтран ажилласан туршлагаас харахад та Монгол улс бүс нутгийн хэмэл оюуны экосистемд өөрийн гэсэн онцгой байр суурийг бий болгох боломжтой гэж үзэж байна уу? Хэрв тийм бол Монголын хамгийн том өрсөлдөх давуу тал нь юу байх вэ? Тийм ээ, та яг нүдэн олсон асуудал хөндлөө. Монгол улс өөрийн гол давуу талуудтай түшиглэх хэрэгтэй байна. Америк, Хятад, эсвэл Европтой ижил нөхцөлөөр өрсөлдөх оролдох нь удахгүй юм.
Учир нь Монголын нөөц боломж суурь нөхцөл нь өөр шүү дээ. Юуны өмнө байгалийн нөөц баялагийг аваад үзье л дээ. Ашигт малтмал уран, нүүрс зэрэг ариун нөөц Монголд бий. Мэдээж үүнийгээ байгаль орчинд ээлтэй, тогтвортой байдлаар ашиглах ёстой. Гэхдээ яг энэ нь өөрөө Монголын нэг том давуу тал юм. Жишээлбэл Монгол улс салхины эрчим хүчний ариун их нөөцтэй. Мөн дулааны эрчим хүчийг хөгжүүлэх боломжтой. Тиймээс Монгол улс эрх хиймэл оюун ба уул уурхай эсвэл эрчим хүчний менежментийн чиглэлээр шилдэг туршлагын төв болох боломжтой юм. Мөн энд санхүүгийн үйл ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Монгол улс айжмаар санхүүгийн төв болох чиглэлд хөгжиж байгаа. Мэдээж одоогоор Хонконгийн дайтай төв болох болоогүй ч гэсэн энэ чиглэлд боломж бол байгаа гэж харагдаж байна. Тиймээс хиймэл оюуныг эдгээр салбарт нэвтрүүлж илүү хөгжүүлэх хэрэгтэй байна. Мөн уул уурхай эрчим хүч зэрэг тодорхой салбаруудад чиглэсэн хиймэл оюуны өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлдэх боломжтой. Ингэснээр Монгол улс, Америк нэгдсэн улс, Европ зэрэг тандан бид уул уурхайн хиймэл оюуны чиглэлээр дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүд эсвэл эрчим хүчний менежментийн хиймэл оюуны шийдлэр тэргүүлэгчид гэж хэлэх хэмжээнд хүрч чадна. Тухайлбал эсэргээрх эрчим хүчийг нүүрс, байгалийн хийн их үүсвэртэй хэрхэн оновчтой хослуулах зэрэг чиглэлж байх боломжтой. Ингэснээр хөрөнгө оруулагчдад илүү сонирхол татах үс болж Монголыг үнэхээр нухацтай авч үзэх хэрэгтэй юм байна гэсэн хандлагыг бий болгоно. Тэр үед Монгол улс ч өөрийн нөхцөл шаардлагыг тавих боломжтой болно. Өөрөөр хэлбэл энэ төрчгүй хөрөнгө оруулагчид зөвхөн сервер, чип авчрахаас гадна эрчим хүчний шийдэл, сургалт хөгжүүлэлт гээд бусад үнцэнтэй хөрөнгө нөөцийг хамт авчрах учиртай юм. Мөн инкубатор, венчур студиудыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр залуус зөвхөн тооцоолын хүчин чадлыг ажиглаа зогсохгүй. Түүнийг өөрсдийн бизнес, гарааны төслүүдийг хөгжүүлэхэд үр ашигтайгаар ажиллах боломжтой болно. Ингэж байж бий болох үнцнийг Монголдо үлдээж, дотооддоо хөрвүүлүүлэх ач холбогдолтой болно. Тиймээс ийм төрлийн хөрөнгө оруулалт эдгээр зорилгыг хэрэгжүүлэхэд бодитоор хөв нэмэр оруулж чадах юм а.